Сумынхаа нийт ард иргэдэд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд нийт бүх сумынхаа нийт ард иргэд болон үе үеийн хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан үе үеийн ахмад буурай ажилчид та бүхэндээ бүгдэнд нь хүүхдийн цэцэрлэгийн 60 жилийн баярын мэндийг хүргье. За манай цэцэрлэгт ажиллаж байсан үе үеийн ахмад эрхлэгч болох Дүрцэгаа байна. Мөн дараагийнх нь болохоор зэрэг Чогсом эрхлэгч байна. Дараагийнх нь болохоор Норлохоо сүрэн байна. Мөн оюун эрхлэгч ингээд үе үеийн ахмад эрхлэгч ажиллаж байсан ахмад багш нартай мөн 60 жилийн баярын мэндийг хүргье. За манай 60 жилийн баярын үйл ажиллагаа өчигдөр баярын хурал, баярын хүндэтгэлийн тоглолт, үдшийн цэнгүүнээр хүндэтгэлийн хүлээн авалтаар өнгөрсөн бол өнөөдөр бол бид бүгд 60 жилийнхаа баярын наадын хурдан морины уралдаан хүчит бүхий барилдаа нэг 4 насны чиглэлээр хурдан мориныхаа уралдааныг 4 насны чиглэлээр зохион байгуулад одоо дааган насны морь маань явхад бэлэн болсон байна. Барайныхаа зураа руу явхад бэлсэн байна. Үндэсний бүхий барилдааны 8 бүх үлдсэн байна. Одоо өсвөрийн бүх маань бас барилдаад эхэлчихсэн гэдэг баярын үйл ажиллагаа маань сайхан зохион байгуулагдаж байна. За ингээд энэхүү баярын үйл ажиллагааг зохион байгуулах 60 жилийн үйл ажиллагааг зохион байгуулах альва баяр наадмыг зохион байгуулахад хандив тусламжгүй дэмжлэггүйгээр зохион байгуулахад бэрхшээлтэй байдаг. Тэгээд бид бүгдийн баярын үйл ажиллагааг дэмжиж хандив тусламжаа өгсөн нийт цагаархан сумынхаа ард иргэд, албан байгууллага, найз нөхөд, ах トゥ хамаатан садан, аав ээж та бүхэндээ маш их баярлалт талархснаа илэрхийлж байна. Бид бүгдийн та бүгдийн хандив тусламжтайгаар үнэхээр сайхан болж байна. Тэгээд энэхүү үйл ажиллагааг дэмжин ажиллаж хамтран ажиллаж байгаа сумын засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн төвийн хамт олон, ерөнхий боловсролын сургуулийн хамт олон, цэцэрлэгийн маань багш ажилчид та бүхэндээ бүгдэнд нь баярлалт талархснаа илэрхийлээд ойн баярын мэндийг дахин дэвшүүлье.